Баасан гарагийн 9 тос улны дуулан хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За тэгээд ажлын хамгийн сүүлийн өдөр байгаа. Өнөөдрийн ажил үйлсэд өндөр амжилтыг хүсгий ялдамд өнөөдөр эртлэн босож ирсэн өглөөний зочныг танилцуулъя. MCS Electronics компани маркетингийн менежер Батбаатар, өглөөний мэнд. За өглөөний мэнд. Тэгээд телевиз үзэж байгаа нийт үзэгч та бүхэндээ бас өглөөний мэнд хүргэе. За өглөө эртлэн босож ирж ажил хэрэгчээрээ өрнүүлэх гэж байгаа танд хамгийн түрүүнд одоо MCS Electronics компани 15 жилийн цогтой халуун мэндийг хүргэж байна. Танай хамт олонд ажил үйлсийн өөдрөг тэнүүн байхыг өрөөж байна. За ярилцлаа. Ингээд энэ жил ер нь баяртай үйл явдал тохиолдож байгаа нэг манай компаниг үүсгэн байгуулагдсны 15 жилийн энэ жилийг тохиолдоод бид нар одоо яг энэ ой хүрээнд том арга хэмжээнүүдийг сайхан зохион байгуулаад дууссан байгаа. За ерөнхийдөө хүмүүс мэдээгүй гэж магадгүй мэдээлэл хүргэх зорилгоор зарим хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурдах юм бол бид нар яг сая нөгөө дэлхийн яг харилцдаг томоохон байгууллагууд одоо яг HP, Canon, Dell, Cisco, Oracle, Microsoft гэх мэт яг дэлхийд томоохон програм хангамж, компьютер тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ийм томоохон харилцагч байгууллагуудыг Монголд өрөө авчираад ийм олон улсын үзэсгэлэн семинар зохион байгуулсан байж байгаа. Тэгээд энэ үеэр болохоор ерөнхийдөө одоо нэг дэлхийн яг дэвшилтэд технологи шийдлүүд яг юу байгаа юм те тэр бүгдийг Монголын хэрэглэгч нарт үзүүлж сонирхуулаад яг үзэсгэлэн дээр нь маань болохоор яг дэвшилтэд яг шийдлүүд нь тавигдсан байсан учраас маш сонирхолтой юм олон улсын үзэсгэлэн семинарыг зохион байгуулсан байж байгаа. Тэгээд зөвхөн бас яг Монголдоо үзэсгэлэн зохиогоо зогсохгүй бид нар бас олон улсын үзэсгэлэнд Монгол компьютероор бас оролцоод ирсэн байхаа 15 жилийн хүрээнд. За тэгээд MCS Electronics компани талаар ерөнхийдөө мэдээлэл хүрэхэд бол манай компани 1997 онд анх яг компьютер тоног төхөөрөмж импортлж оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлэх ийм үндсэн чиглэлээр байгуулагдаж исэн бол 2003 оноос эхлээд Orbitnet компаниг байгуулж сансрын интернет холбоо, сансрын өгөгдөл мэдээлэл дамжуулах үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн байж байгаа. Тэгээд 2006 оноос эхлээд манай компани болохоор Motorola, Siemens гэх мэт ийм томоохон мэдээллийн системийн шийдэл, офис автоматжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, аюулгүй байдлын хяналтын систем зэрэг энэ шийдлүүдийг нийлүүлдэг ийм хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад манай компани болохоор яг Монголын зах зээлд ийм дэвшилтэд шийдлүүдийг нийлүүлдэг систем интегратор компани болж өөрчлөгдөж одоо статусаа өөрчилж дэвшүүлсэн байж байгаа л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол MCS Electronics компани болохоор за одоо уул уурхай автоматжуулалт чиглэлээр яг бүхий л автоматжуулалтын процессыг хийдэг ийм автомат шийдлүүдийг нийлүүлж байна. За офис шинээр баригдаж байгаа ухаалаг одоо барилгуудад болохоор ухаалаг барилгын систем гэдэг ийм шинэ системийг мөн нэвтрүүлж байна. За үйлдвэрлэлийн автоматжуулалт одоо Эрдэнэт үйлдвэр, ухаан удгийн үйлдвэрүүд төр ч юм те үйлдвэрлэлийн автоматжуулалтыг мөн нэвтрүүлж байна. Гэх мэтээр ингээд манай компани болохоор ийм яг автоматжуулалт шинэ ийм дэвшилтэд одоо дэлхийн хаанд ямар ийм шинэ дэвшилтэд шийдлүүд байна тэр бүгдийг Монголын зах зээлийн нэвтрүүлж байгаа ийм компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байж байгаа. Тэгээд зөвхөн яг автоматжуулалт гэхээс гадна бас бид нар одоо нөгөө онд чухал объектын хяналтын системүүдийг нэвтрүүлсэн байгаа. За ингэснээр яг ямар давуу талууд үүсч болох вэ гэхээр одоо юу гэдэг хашаанд нь одоо хүн хүрэхэд тохиолддог ч юм уу цонхыг нь хагалахад тохиолддог гэх мэтэр ийм шууд нөгөө хүрлтийг мэддэг ийм системүүдийг нэвтрүүлэхээс гадна аюулгүй камер хяналтын систем одоо өндөр чанарын маш өндөр нэгтрэлтэй бичлэг хийдэг өндөр чанарын камерын системүүд шөнийн дурантай камерын системүүд гэх мэт ийм камерын хяналтын шийдлүүдийг мөн бас нийлүүлж идэг ийм компани болчихсон байж байгаа л та. Үйл ажиллагаа нэлээ өргөжсөн аюулгүй байдал тал дээр бас одоо техник технологиор хангаж ирсэн ийм компани болон өргөжжээ. Тэгэхээр та сая хэлжэл олон улсын үзэсгэлэн яармагуудад бид нар одоо бас оролцохын сацуу энэ Монгол брендийг сурталчилсан гэдэг. Тэгэхээр энэ нөгөө Монголд үйлдвэрлэв гэдэг нөгөө шаардлага бол одоо Монголоор бас илэрхийлэгдэнэ гэж би бахархах гээд байна. Тий. Яа Монгол компьютероор бид нар сая хойд солонгост болсон олон улсын үзэсгэлэн семинарт оролцоод ирсэн байж байгаа. За энэ семинараар болохоор бүтээгдэхүүнүүдээ бидний гадаадын маш олон улсуудаас ирсэн бас зочид төлөөлөгч нарт танилцуулж сонирхуулж үзүүлсэн байж байгаа. Яг энэ лекцийг Монгол компьютероор оролцсон. За тэгээ гадныхан бол мэдээж маш их сонирхож хүлээн авсан зарим нь бүртэлж аваад явсан байх жишээтэй. За Монгол брендийн хувьд бол яг 2010 оноос эхлээд бид нар зах зээлд гаргасан одоо энэ жилд ингээ 2 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За тэгээд маш амжилттай явагдаж байгаа. Манай одоо юу гэдэг юм манай үйл ажиллагаанд Монгол брендийн үйл ажиллагаа маш амжилттайгаар явагдаж байгаа. За тэгээд
энэ Монгол компьютертэй холбоотой нэг мэдээлэл хүрэхэд юу гэдгийг одоо нөгөө Монголд үйлдвэрлэв гэхээр хүмүүс бас нэг түгээмэл жоохон буруу ойлголттой байгаа гэдэг нь одоо юу гэдгийг яг ингээд үйлдвэргээд бодсонгууд хүмүүсийн талхад одоо юу бууж хамгийн түрүүнд юу бууж ирдэг вэ гэхээр одоо нэг автомашин угсардаг үйлдвэрүүд шиг юм роботууд л ажиллаад хамаг процессор юу гэдгийг санах ба бүх юм ингээд автоматар бүх юм ингээд хийдэг гэж яг жоохон юм буруу гэдэг яг үйлдвэрийн дамжлага төсөөлөд гэдэг нь харьцангуй бүр манай компьютерүүд бол харьцангуй хөнгөн дамжлагатай байдаг гэдэг 2-3 дамжлагаас шиг хэд дуусчдаг яг бүр тийм амар робот өдрөө дамжих тийм юм бол харах байхгүй байгаа. Тэгэхээр ер нь яг дэлхийн дээл HP гэдэг брэндүүд ч гэсэн мөн адилаад яг тийм амар компьютер гэсэн тийм роботтой газар компьютер өгсөрдөг. Тэгээд тэд нар бол яадаг вэ гэхээр мөн л адил одоо юу гэдгийг дээлийн компьютер дотор бол Intel гэдэг процессор үйлдвэрлэлээр алдартай ийм дагнсан ийм компани процессорыг тавьдаг. За санах ухааны хувьд бол одоо Kingston гэдэг санах ухааны үйлдвэрлэлээр дэлхийд алдартай компани, санах ухааны Seagate гэх компани, хатуу дискийг авна. За Asus гэх компани их автан авна гэх мэтчлэнгээр ингээд яг компьютер E-Tank тус бүрээр нь ингээд бүр дагнаад мэрэгчсэн ийм компаниудын E-Tank-уудыг нь худалдаж аваад тэр бүгдийг нийлүүлээд нэг компьютер болгоод харин Dell яг компани өөрсдөө юу хийдэг вэ гэхээр одоо бид нар яг ийм шин дэвшлэж хийдэл гарах гэж байгаа учраас ийм хүчин чадалтай юу гэдгийг их автан хэрэгтэй байна. За бид нар тэгээд энэ их автан дээр одоо ийм аюулгүй функцүүдийг нэмж авмаар байна гэдэг ийм хүсэлтэд тавьдаг ч юм уу те. Тэгээд дараа нь тэдгээр авсан иденгүүдийн хооронд нь нийлүүлээд өөрсдийн тусгай програмаар туршаад одоо хэр нийтдээ хурдтай ажиллаж байна. За энэ ингээд ямар хурдтай байвал бусдыгаа яг бүрэн хэмжээнд дэмжиж ажиллах юм гэдгийг нь судалж юм нийтлэлийг нь тодорхойлдог юм туршилт нийтлийн лабораторитой байж байгаа байна. Яг Dell компьютер бол яг тийм үе шатлалтаар явагдаж байгаа. Монгол компьютерүүд ч гэсэн яг адилхан. Өнөөдөр бид нар бол яг ийм төхөөрөмж авах хүсэлтэй ингээд хүсэлтэй тавиад за тэгээд тэр бүгдийг одоо бид өөрсдийн туршилт нийтлийн лаборатори дээр дууралт одоо гүйцэтгэл бүх юмыг нь хэн шалгадаг гэж байна л та. Тэгээд одоо зүгээр нэг компьютер угсраа тавьчихад бол жишээ нь одоо дуу чимээлтэй ч үгүй юм уу те. Нөгөө ч одоо ингээд маш их дуу чимээтэй процесс чинь ингээд хамт хажууд нь зугаа юм их маш төвхтэй байдаг ч те. Хайгүйх чимээ гаргаад за манай Монгол төв дээр бол одоо жишээ нь үйлдвэр дээр бол энэ бүгдийг туршаад одоо ийм төхөөрөмжүүд ингээд хийчихвэл ийм дуутай болох юм ингээд дууны төвшин акустик төвшнийг ингээд хянаж тохируулж гаргадагаараа ялгаатай байж байгаа л та. Тэгээд бид нэр яг энэ үднээс Монгол брэнд Монгол компьютер гэж хэлээд тогтоол гаргаад байгаа юм л та. Техникийн инженеруудын Монгол сэтгэлгээ өнөөдөр бас ямар болсныг энэ Монгол брэнд илэрхийлж байгаа хэл та. Тэгээд гадаадын худалдаа авчид худалдан авч яана гэдэг бол бас нэг зүйлийг олж харсан баг. Ер нь юугаараа даваа талтай байна? Монгол брэнд бусад брэндүүдээс юугаараа ялгахдах вэ? За мэдээж юуны өмнө бол Монгол брэнд маань өөрөө Монгол хэрэглэгч одоо юу гэх хамгийн хэлбэршүүлсэн хэрэглэгд хамгийн хэлбэр компьютер гэдэг хамгийн том ялгаатай болж ирж байгаа. Ямар ялгаатай болж байгаа гэхээр за чинь компьютер нэвтэрчлээ гэхэд хуучны одоо юу гэдгийг би гэртээ нэг за би сайн компьютер мэддэг хүн байлаа гэхэд бол би ямар нэг хамаатан компьютер мэддэг хамаатан саднаа дуудах эсвэл тасварын газар аваачих гэж хандлуулах. За тэгээд энэ бүгдийг хүлээгээд асар их цаг хугацаа алдаад ямар нэг юм ажил яаралтай хийх шаардлагатайсан бол тухайн ажлыгаа хийж чадахгүй ингээд байж байх жишээд тий. Гэтэл Монгол компьютерүүд болохоор яаж болох вэ гэнгүүт шууд өөр төр одоо нэг ямар нэг асуудал гараад эвдрэл тэмдэг гарлаа гэхэд буцаагаад яг үйлдвэрлэлийн тохиргоо руугаа буцдаг монгол хэлтэй бүрэн програмтай bijдэг байна. Тэгээд тэр програмыг ашиглаад ямар ч эвдрэл тэмдэг за мэдээж яг хатууд юу гэдгийг нэг техник хангамж талаасаа биш те. Тухайн компьютер вирустаад бүх юм устдаад ингээд эвдэрч үед бол ямар ч компьютер мэдлэггүй хүн тухайн компьютер 12 минутын дотор янзлаад буцаад ингээд ажиллах шилжүүлэх боломжтой. Энэ бол мэдээж хамгийн Монгол компьютер хамгийн том давуу тал байгаа. За тэгээд мэдээж Монгол үсгтэй гар цаанаасаа шууд Монгол үсгтэйгээр гарсан гар байгаа. За одоогийн байдлаар яг Монгол үйлдвэрлэлийн систем хараахан суугдаж эхлэегүй нь ягаад гэвэл Монгол хэлтэй үйлдвэрлэлийн систем маань бол зах зээл гарсан. Гэхдээ компьютеруудаа суулгаад яг хэрэглэгч нартай хүргье гэхээр нөгөө програм хангамжийн маань үнэн нь болохоор өөр асар үнэтэй болчиход байна. Microsoft Windows үйлдвэрлэлийн систем маань болохоор дотроо одоо Home буюу гэрийн за байгууллагын томоохон байгууллагын боловсролын гэх мэт ийм олон ийм шатлалтай өөр эрхүүдтэй ийм үйлдвэрлэлийн системүүдийг зах зээлд гаргаж идэг байна. За энэ хамгийн үнэтэй хөлбөр болох Ultimate буюу одоо хамгийн төгс хамгийн том хөлбөртэй нь Монгол хэл гарах боломжтой байдаг. Гэтэл энэ програм маань өөрөө ирэхэд $400 үнэтэй байх чинь. За тэгээд 500 мянган компьютер дээр $400 бараг хэмжээ суулгах чагаа тэгээд үүний хувьд яг хараахан нэвтрүүлэхэд нэлийн төвөгтэй болгож ирж байгаа юм л та.